FuryCube болон Ajaz гэх хоёр брендийн нэг гарын кейбордыг бараа танилцуулга номер 16 2025 оны 11-р сарын 14. Энэ удаагийн бичлэгээр бид Cube болон Ajaz гэх хоёр брендийн One Handed гэж хэлэгддэг нэг гарын 29 үсэгтэй кейбордыг задлж үзэх гэж байна. Задлахын зэрэгцээ нэлээд дэлгэрэнгүй судалж үзье. Техникийн үзүүлэлт дээрээс нь хамгийн онцлоод байгаа зүйл нь энэ magnetic keyboard гэж байна. Magnetic switch даралт нь өөрөө яг ямар учиртай тий. Тэрийг нь жоохон гүн гүнзгий судлаа. Доогоор 8K pole rate-тэй rapid trigger adjustable switch гэж. Бусад мэдээллийг нь ойрноос нь харъя. Манай дээр одоо ирсэн байгаа өнгө нь болохоор хар өнгө, хар ногоон оруулахтай. Switch нь Mac Pro. Gateroom гэдээ бас нэг өөр switchтэй. Энийг дараад навчрах гэж бодож байгаа. За эхнийх нь юм. Дараагийнх нь Ajaz гэдэг брендийн мөн ялгаагүй FuryCube-тэй яг энэ төрөл кейбордны бизнестэй өрсөлддөг сүүл гарчсан брэнд. Хүн дээрээс загварыг нь харъя. Модель нь AK 029 гэдэг загвар. Бусад мэдээллүүдийг нь одоо задлж үзээ танилцъя. Энгийн бус игэл кейборд ямар байдгийг нь хамтдаа харъя да тийм ээ. Задлаад үзье. Энийг гэхдээ задлсан дөө өнөх бараа танилцуулган дээр ерөнхийд нь задлаад харуулсан. За энэ дээр ерөнхий зааварчилгаа нь FN болон T үсэг, light strip болон одоо үсгнүүдийн комбонуудын гэрлээс ойлгох гэдэг ерөнхий зааварчилгаа байгаа тийм. За тийм кейборд маань. Кейборд нь гах хэрэгслүүдийг нь харъя. Юу хийж чинь. За энийг манайхан мэдэх байх тийм. Энэ үзүүрээр access буюу switch суулж гаргаж ирнэ. Нөгөө тал нь болохоор keycap. Яг кейбордны гаднах даралт үсгийг суулж авах зорилттой. Багч гэх юм уу та. Хүрт нэрж байгаа switch нь энэ өөрөө Mac Pro гэдэг загварын switch байгаа. Өнгөний хувьд ийм цагаан юм байна. Цэнхэр. За тэгэхээр ийм байна. Switch ярьсных хэдүүлээ. Switch-ний талаар ойлголтоо хамтдаа дээшлүүлнэ. Хэрхэн дээшлүүлэх вэ гэхээр саяны FuryCube M30 гэдэг загварт өөрт нэрж байгаа нь болохоор magnetic switch. Switch-үүд дотроо 3 төрөл байгаа шиг байна. Механик, магнетик, тэгээд юрти. Энэ бол зөвхөн миний олж мэдснээр шүү. За энэ миний барьж байгаа болохоор за биелэг өмсчлээ. Миний барьж байгаа нь болохоор magnetic switch. Та бүхэн анзаарч байвал доод хэсэг дээр ийм контакт байхгүй. Их бие дотор ийм бүрштэй. Энийг цаашд нь нарийн техник үзүүлэлтийг нь бүтцийг нь дараа нь илүү тухтай тайлбарлая. Одоо ерөнхий явчих. За энэ барьж байгаа нь болохоор одоо Red Dragon K585 гэдэг өмнө танилцуулж ирсэн кейборд. Тэрний switch. Энэ switch-ийг одоо харж байвал түрүүний ярьсан контакт нь байна. Энэ контактаар доошо даралтаа мэдэрдэг. Доторх энэ мэдрэгч нь болохоор энэ сайн анзаарч байвал нэг юм энэ зис байгаа. Энэ дээрээс мэдрэгч мэдэрдэг гэсэн даралтаа. Гурав дахь нь болохоор ийм нөгөө хуучны хавцсан мэдрэгчтэй. Тийм болохоор энэ айгүй хямдхан байдаг шүү. Зүгээр энгийн кейборд л гэсэн үг. Шинээр танилцуулж байгаа кейбордныхаа switch-ийг суулж үзүүлье. Magnetic switch. Энэ бол маш амархан. Ингээд зулгаа гаргаад байна. Тэгээд энэ доод хэсэг дээр юм нэлээд хэдэн давхрахтай. Энэ технологи бол үнэхээр нарийн юм байна лээ. Дараагийнх нь Red Dragon-ы K585. Black switchтэй. Энийг одоо хамтдаа суулж үзье. За энэ хүү гараад ирж байна. Одоо өмнө дээр тайлбарлахад илүү хялбар болчихж байгаа. Яаж ийн вэ гэхээр энэ суур хэсэг дээр хоёр нүхээрээ контакт нь орж идэг. Ийм контакттай энгийн механик кейбордны switch нь авагддаггүй гэж байдаг. Энэ болохоор авагддаг загвар. Авагддаг болчоор доороо агнаасгүй шууд дээрээс нь солих боломжтой болчтой. Бас үнэтэй кейборд авч байгаа энэ давуу тал эндээ байдаг шүү. Цааш нь өргөжлүүлээ. Юу дагаж ирж байгааг нь харъя. Өөрийнх нь кабель энэ метр гарангийн урттай юм шиг байна. C толгойтой, өөрийнх нь оролт нь C байгаа. Уцтай загвар гэсэн үг шүү. Нөгөө үзүүр нь A-тай. Уцсны хувьд бол кабелийн хувьд бол нэлээд уцсан байна. Энэ болохоор strap гэж яригддаг. Осор нь байна.
Гангайд би энэ нөхрийг энэ дээр тогтоож өгөх нэ. Бас их маягийн хэд байна. Бүчлүүрийг нэгээд урт нэрсэн. За нөгөө талаас нэг гээд хэрцүүдээд шангалаад өгчих юм байна. Nice. Оосноос 2-7 онгтой байна. Би энэ бичгийн буруу харуулж. Нөгөө талаар нэмж нэлээ яга өнгө ороод ирж байна. Одоо энийг яах юм гээд барай явах юм те. Гэнг юм би. Гой. Ихэнд харуулсан. Ерөнхий зааварчилгаа нь энэ дээр бичигдсэн байт юм байна. FN болон T үсэг хоёрыг кейбордн дээр зэрэг дарахаар гэрлийн төрлөө солих юм байна. FNR болохоор brightness буюу гэрлийн төвшнгөөд харуулах юм байна. FNG дээр болонгол гэрлийн унтраачих юм байна. За энэ доотлын FN space дээр дарахаар өөр дээр сануулсан нөгөө тохиргоонууд нэмэлт одоо даралтын тохиргоо тэрийг илүү дараа нь тухтай яриа. Тэрийг солих юм биш. Тэрнээс гадна танилцуулга олон улсын хэл дээр гаргасан байна. Энэхүү брэнд нь өөрөө ерөнхийдөө олон улс руу гаргах зорилттой юм байна гэж би ойлгож байна. Зөвхөн дотооддоо бус. Хар хэсгийг нь хараа энэ дээр брэнд болон World гэх мэт загварууд нь гарч ирсэн байна. Өөр дээр зуурах зорилттой зөвлөвчүүд 4 зөвлөвчтэй. Хэмжээний хувьд ер нь нэлээд жижиг гэн шүү. Дээгүүрээ F-food байхгүй. Үсгний тоо 29. Яг надад анх төрсэн анхны мэдрэмжээр бол маш хавсарах. Нөгөө дэндүү минимал тэгсэн ирнэ. Хэрэглэн бүр ихээр төгс байгаа тийм. Одоо свичнийхэн дууралтыг бас одоо анзаарч байгаа тий. За дараагийнхаа задлаа. Нэг дор хоёрхан ширхэг болохоор нэг ширхэг болохоор тестлгээр авчирсан болохоор хоёулынгийн зэрэг задлчих гэж бодож байна. Гэхдээ дараа нь танилцуулга юм гээд бас яг бэлчээсэн юмудаа марцчих واخа. За энэ бол Jazz AK29 дөрмийн дагуу ном. Шаардлагатай мэдээлэл өгсөд энэ дотроос аавна. Switch. Switch-ийг анзаарч байвал өөр өнгөтэй болчихж байгаа биз. Энэхүү switch нь өнгөнөөсөө хамаарат дууралт гарах чимээ өөр болчдөг. Бас соронзон магнетик switchтэй гэж авдсан шүү энэ хараа. Доор ямар ч контакт байхгүй. За хоёр ширхэг запаасан тэрт юм байна. Бусад харъя. За мөн ялгаагүй түрүүн шиг keycap авдаг. Одоо яг албан нэршлиг мэлж мэдэхгүй байна. Кабель ч гэсэн яг л ижлэх юм байна. Метр ортой ч юм. Бас strap. Энэ болохоор нэг талдаа арай цэвэрхэн. Энэ ер нь нэгнийгээ дуурайгаад хийсэн юм шүү. Эцэг кейборд аа энэ бол нэхэрсэл галзуу өнгөтэй шүү дээ. Яг энэ хэсгээр ингээд гар амраах зорилттой уналттай хийгээд өгсөн байна. Энэ лед байсан. Өнгийг нь хараад байгаа. Ерөнхий үсгний байрлалын хувьд бол яг л ижлэгээ хийгдсэн байна. Энэ FN энэ хооронд юм нэг жоохон зайтай. Арс хэрэг харъя. Арс дээр бас ялгаагүй ерөнхий мэдээллүүд нь байгаа тийм. Switch-ийг нэтвэл харахгүй дөрөвнөх шиг. Keycap авлаа. Switch нь улаан байна. Switch-ээ татаа гаргах гэж. За энийг. Доод зэрэг бит. Так буцаагаад хийлээ. Миний бодлоор энэ magnetic switchтэй keyboard-ыг бол идлээд хэрэглээд барахгүй юм шиг байна. Энэ даралт эвдэрлээ гэхэд ерөөсөө ямар нэгэн гагнаас гар хитсэн зүйл байхгүй учраас switch-ээ татаж гаргаж ирлээ буцаагаад хийчихлээ. Хүсэх юм бол энэ switch-ийг ямар ч үнгийг, ямар ч төрлийг бид нар худалдаад авах боломжтой байдаг. Яг түрүүнийхтэй ижилхэн ерцөөдөл болт юм байна. За нэг юмруу. Энэ бол арай богино юм байна. Хоосрно. За нэг ийм хоёр кейбордыг задлаа. Одоо л хэдүүлээ зөвхөн хөнгөц талаас нь
гаднах бит байдлаар нь шинжиж байна. Утгагүй тодорхой үзүүлэлтийг нэг бүршин судална. Дугарлалтыг нь өмнөх бичлэгээр та хэдэд харуулсан да тийм ээ. Одоо дахиад дуургаад үзье. Энэ Mac Pro-гийн switchтэй өнгө нь нэг цэнхэр байсан те. Иймэрхүү дугарлалтай. Adjust-ийнх болохоор улаан switchтэй байсан. Энэ switch-нуудын нэршлүүд нь бүгд өөр. Энийхээр бол яг энэ улаан арай жоохон чанга. Цэнхэр нь арай суул. Тэгснээ энэний нэг юм цаадах чимээ их гоё байгаад байна. За нэг иймэрхүү. Одоо компьютер дээр холбоод үзье. Хэдүүлээ компьютер залгаад гэрлийнх нь асалтыг нь ялтаарч. Дараа нь үзүүлэлт дээр нь бүх техникийн үзүүлэлтийг нь дуурдна. Одоо энэ дээр энэ нөхрийн гэрлийг яаж үлдэх гэсэн мэт л. Нийт 20-30 төрлөөр асдаг. Улаан дээр улаан өнгө бас л галзуу харагдаж шүү дээ. За нэг иймэрхүү. Нэг дараа нь параграфтай нь холбож байгаад илүү дэлгэрэнгүй тайлбарлаа. FurryCube маань хэрхэн асахыг харъя. Энэ нь болохоор keycap-ыг нь анзарч байвал энэ битүү байгаа биз. Улаан маань болохоор юм transparent буюу нэвт харагддаг. Нэвт харагддаг учраас гэрлийнх нь наашаа гаралт арай илүү болчиход байна. Энэ мөн ялгаагүй гэрэлний үед цаагаараа энэ уусалтай гэрэлнүүд нь маш олон төрлөөр асна. Нэг иймэрхүү л байна да. Яг заавал компьютер залгаа дээр программыг нь харъя гэдэг байгаа нь их учиртай. Юу вэ гэхээр түрүүнээс хойш миний онцлоод байгаа magnetic keyboard энэ нөрөө механик keyboard-оос юугаар ялгаатай. Яагаад онцлоод байгаа юм? Ямар давуу талуудтай юм гэдгийг нь хамтдаа олж мэдээ судлаа. Юун дөрөв цаасан дээрх мэдээлэлтэй танилцъя. Энэ бол албан ёсны вебсайт дээрх техникийн үзүүлэлт болон бусад мэдээллүүд байна. Үнийн хувь $58, загвар M30H 2 өнгөний сонголттой. За цаашлаад нэг харин кейбордыг бид нэр бүх төрлийн платформ утас одоо таблет юу гэдэг тийм бүгдэн дээр нь ашиглах боломжтой. Манай зарж байгаа гол зорилго өөрөө iPad болон таблетээр холбож ашиглахад зориулсан. За энэхүү түрүүний яриадсан magnetic axis буюу magnetic switch маань 3.0 алгоритмаар ажилладаг юм байна. 3.0 гэсэн технологи дээр 0.1 ms millisecond-ийн ultra low latency гэж. Би албаар энэ курсор айгүй том болгоцсон байгаа харагдуулахын тулд ultra low latency гэдэг нь өөрөө даралтынхаа хурдыг л хэлээд байгаа юм. Кейбордн дээр дарж байгаа даралт цаашаа хөрөмж болно. Одоо компьютер руу дамжих хурд. За цаашлаад одоо magnetic switch-ийн талаар дахиад дараа нь бүр дэлгэрэнгүй ярина. Бүтцэн бол нэг иймэрхүү харагдаж байгаа. Tigday зонтой. Энэ болохоор шууд веб дээрээс веб драйвер буюу бид нар компьютер дээрээ заавал драйверыг нь суулгаад программыг нь ачааллуулахгүйгээр вебээр интернет орчинд кейбордоо залгаад л бүх тохиргоогоо хийх боломжтой. За цаашлаад customized dynamic key гэдэг нэмэлт тийм функцүүд нь байгаа юм байна. Зарим зүйлсийг нь бол би бол одоо шууд хэлж чадахгүй. Одоо шууд тайлбарлаа явж байгаа учраас мэдээллүүдийг нь ингээд товчхон үргээ авчиж байгаа шүү. 24 RGB сонголттой юм байна. За тэгэхээр хэдүүлээ яг magnetic switch гэж юу юм бэ? Тэрний талаар шинжлэх ухааны талаас нь судалсан одоо судалгааны ажлыг мэдээллийг Nofi.com гэдэг сайтн дээрээс авах гэж байна. What's magnetic switch? За энэ зургийг харж байгаа. Тэгээ энэ болон текстийг би уншаад та бүхэн тайлбарлаж чадахгүй, би ч өөрөө ер нь ойлгохгүй. Миний тайлбарлаж байгаа нь зөвхөн өөрийн ойлголтоо өнцгөрөө тайлбарлаж байгаа гэдгийг та бүхэн санаарай. Ерөнхий бүтцийн хувь нэг иймэрхүү байна. Дөрвөн бодитоор нь харуулсан тийм бичлэгийн ихэнд эхлээд magnetic switch. За энэ баруун талд байгаа magnetic switch-ийн бүтц нь ямар юм бэ? Одоо энэ дээр харагдаж байгаа хэрэг. Дээрээс дарддаг keycap хэсэг дээрээс тогтдог хэсэг нь байна. Доороо пүрштэй. Энэ metal leaves буюу хальсан мэдрэгч нь байна. Энэ мэдрэгч нь өөрөө доошо хоёр контактаараа их хавтан руугаа мэдээлэлээ дамжуулж одоо контакт үүсгэдэг гэсэн. Тэгэхээр энэ даралт доошо бүтэн ирж яаж энэ мэдээлэлээ дамжуулах нь байна. Одоо харин
Magnetic switch-ийн талаар ярив. Magnetic switch мөн ялгаагүй keycap-ийн дээд хэсгээрээ ижилхэн хэдий ч энэ гол хэсэг дээр магнит гэж байгаа. Соронзон жижиг сорон суурлуулад өгсөн байдаг юм байна. Тэгэхээр энэ нь өөрөө доод хэсгээрээ контактгүй соронзлогдож доошоо их хавтан руугаа мэдээлэлээ дамжуулдаг байна. За цаашлаад энэ яг ийм болохоор яг юунд ашиг тустай юм гэдгийг нь олж мэдье. Field 75H гээд энэ дээр одоо ерөнхий ингээд цаанаас нь танилцуулж байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр бид нар кейбордон дээр нэг үсэг дарахад цаашаа дамжуулах мэдээллийг нь мэдээллийнхаа төвшин тааруулах боломжтой гэсэн. Доороос нь тгээс 100% байлаа гэж үзэхэд жишээлбэл энгийн кейбордын дээд зэгтээ тулж ирээд бүтэн даралт кейбордон дээр очиод авахд үйлдэлийн команд буюу үйлдэл очиж байгаа. А энэ magnetic switchтэй кейбордон дээр болохоор бид нар илүү хурдан даруулахын тулд альсгүй өөрийнхөө мэдрэмжэндээ тааруулаад тэрхүү даралтыг нь тааруулах боломжтой байдаг. Энэ одоо баруун талд regular switch гэдэг нь харагдаж байна. Reset active гэдэг яг энэ цаанаас өгөгдсөн л цэг дээр даралт нь өөрөө очиж мэдэрнэ. Тэндээс буцах төвшин гэж бас байгаа. Эсрэгээрээ бидний танилцуулаад байгаа magnetic switch нь өөрөө давуу тал нь миллиметрээр хэмжигддэг одоо тгээс 100 гэж ярьсанчлан хаана аль цэг дээр нь хэдэн миллиметр дээр мэдрэхийг нь зааж өгнө гэсэн. Энийг зааж өгснөөр яг өөрийнхөө мэдрэмжэндээ суурилсан альсгүй бол тухайн тоглож байгаа тоглоомонд зориулсан хурдан мэдрэх жишээлбэл одоо PUBG Mobile-ыг joystick-ээр удирддаг тийм WSD гэх үсгээр тэгэхээр энэ үсгэн дээр дарахад л яг эндээс одоо ингээд доошо бүтэн дарагдах хэмжүүрийг нь миллиметрээр нь яриад байгаа юм. Тэгээд хагас дарах юм уу, бүтэн дарах юм уу, хэр мэдрэг байх юм, дөнгөж дараал авахад мэдрэх юм уу гэх мэт. Яг magnetic switch-ийн давуу тал нь тэр юм байна гэж миний олж мэдсээр. Яг энэ хүн судалгаан дээр дурдсан мэдээллийг өөрийнхөө хэмжээнд ингэж тайлбарлалаа. Зарим зүйлийг нь бас буруу ярьсан байж магадгүй шүү. Түрүүний өмнө дээр харуулсан бүтцийг нь magnetic switch axis-ийн бүтцэн нэг иймэрхүү байд юм байна. Түрүүний яриадсан сорон зүйн. За нэг иймэрхүү товчхон. Одоо хэдүүлээ юу ая? Keyboard компьютер руугаа холбоод өгсөн байгаа. Тэгсний дараагаар түрүүн яриадсан web driver дээрээс загвараа төрлөө сонгоод, модельөө сонгоод дараад оронгол иймэрхүү аль биесний сайт руу ороод ирж байгаа. Тэгээ connected device гэдэг дээр нь дарж орлоо. За тэгэхээр энд юу харагдаж байна? Эхнээс нь товчхон харуулаа явчих. Зүүн талаасаа загвар нь орж ирж байна. Тэгээд profile 1 2 3 өөрийнхөө профайлаа үүсгэх юм байна. Баруун тишээ performance details дээр performance advanced features гэх мэт маш олон тохиргоонуудыг хийх боломжтой байдаг маань. Энэ өөрөө үндсэн calibration хийдэг keyboard-ны бүтэц үсгэнүүд нь харагдаж байна. Тэрэн дээр нэм тоонууд бас харагдаж байгаа бах. Тэрийг одоо утгагүй тайлбарлая. За гих мэт одоо энийгээр ингээд баахан функцүүд байна. Эхний ээлжинд бид switch type буюу түрүүн бичлэгийн ихэнд дурдсан ямар switchтэйг сонгож өгнө. Gateron gaming юм уу Mac Pro юм уу те. Бидний сонгосон авчирсан нь болохоор Mac Pro switch те. Тийм болохоор сонголт нь зөв байна. Одоо жишээ болгоод нэг үсгэн дээр calibration хийгээд даралтын миллиметрийг нь тааруулж өгье. W үсэг одоо энэ дээр нь тоонууд байгааг харж байгаа бох те. W үсгийг хамгийн их ашигладаг тул сонгож өглөө. Одоо энэ доор эффект дээр нь мэдгэнэ. Кейбордн дээр дарахаар баруун талаасаа бид нар миллиметрээр заагаад өгнө. Энэ миллиметрийг одоо ингээ ихсгээж багасгахаар зүүн талд энэ дээш доош болж байгаа. Тэгэхээр түрүүн яриадсан тгээс 3.5 350 хүртэл нь одоо очих цэг нь хүртэл тгээс 100 хүртэл байлаа гэхэд тэрний хаан даруулга бид нар миллиметрээр заагаад өгч байна. Яг стандарт дээр бол 1 мм 2 мм-тэй байгаадсан. Одоо нэг дээр тавиад үзье W үсгээ дарахаар буруу кейбордн дээрээ дарчихсан. Одоо ингээд кейбордн дээр W-г дарахаар тийшээ очих цэг нь харагдаж байгаа. Хэр хурдан даруулах вэ гэд. За яг ердийнээр тайлбарлавал ийм юм байл шүү. Өшөө сайн нарийн ухвал энэ бүр амар нарийн технологи байна лээ. Үүндээ би өөрөө энийг бүр 100% мэддэг болохын тулд нэлээд судалж, нэлээд тоглож үзэх ёстой юм шиг санагдлаа. Энэ олон функцийг ингэж өөртөө тааруулнаад тоглоно гэхээр бас нэлээд про хүмүүс л хийх юм шиг байна да. За ийхүү FreeCube болон Ajaz гэх хоёр брендийн нэг гарын кейбордыг бүх талаас нь өөрийн хэмжээндээ олж мэдснээр
танин мэдгүй талаас нь нэлээд тайлбарлах гэж үзлээ. Тэгэхээр цаашид magnetic switchтэй keyboard гэж ямар keyboard байдаг гэдэг талаар энэ бичлэгийг үзсэн хүн бол хэн нэгэнд тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах боломжтой боллоо гэж үзлээ. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.